Hello guys, Lucas Audio тэнд төрийн яамны өрөөнд хийсэн тохиоллын кикс гэдэг эротик өгүүлгийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Sponsored by Adult Цэг юм байна. За, ингээд өгүүлэгтээ орцгоё. Уянгийн хайртай залуун сэтгэл бууруулан одож, нойр нь хулжин түн төсвөрлөшгүй залан авчирчээ. Шүнжэн хөрөөхтөр энэ орон дээрээ хайртайгаа хэрэглэлтэн хатан хаашаа жаргаж байсан саяхан. Тогтмол бэлгийн харьцаанд байсан бие организм нь түүнээс эр хүнийг шаардсан зов. Дээр нь найз залуугаа мартаж чадахгүй. Бүтэн 3 сар зүрх нь хөндөөрүүлэн өөрийгөө өрөвдөж өвдгөө тэрэн их хүчнийг үзээр. Уг нь уянга сэргэлэн алгнуудтэй хөгжилтэй гэрэлцэн цайвар царайтай хаятайхан биетэй сайхан хүүхэн. Тэр хүүхнүүдтэй энгийн гүндийн харьцаатай хэрнээ залуучуудтай хамархан ойлголцдог нэгэн. Тиймээс ч харжуул голдуу найз наранч хүүхнүүдтэй холбоотой асуудлаа зохицуулах гэж уянгаатай зөвлөдөг. Түүний зуужил танилцуулснаа гэрэлцэн нь ч байгаа. Харин уянга өөрийнх нь амьдралд нэг л бүтэмж мотой заримдаа найзууд нь хин нэг уянгаа танилцуулна суулгана гэж зүтгэдэг байв. Ийм найзуудынхаа нэг Ганбаатараар түнтэй нэг яманд ажилладаг байв. Уянга өдөр болгон өөрөөрөө нь зочилж кофе унгаа энэ тентхийн сониогоочин мөн түүний гадаад байгаа хайртай бүсгийн тухай ярьдаг болжээ. Ажил багтай ийм нэгэн өдөр нилээд буухалж нэмэгдэхэд ярианы сэдвэн сексийн тухай болж хазаажээ. Хайрцтайгаа өнгөрөөсөн сүүлийн шөнийн тухай одоо ямар их хагасаж цангаж байгаагаа ярилцав. Гэнэтхэн уянгад зэрэгцэн суусан гамбагийн биеэс юр бишийн халуун төөнөх мэт санагдана. Зөвхөн өөрт нь мэдрэгдэг эр хүний үнээр ханх ихэд өөрийн мэдлгүй талмайрсан гарцаар түүнийг цооширцсан байлаа. Бүсгийн алагнуудны юр бишийн энэ харцан гамбаа хамаг бие ирвгэнэн нууцхан өсөл эзэмдээ тав. Тэгснэ бүсгүй дойртон амьсгаа төнөөлөн байж хоёулаа золонгоо болцгоо даа гэж тоглоом шуурмлан болгон хэлэх гэсэн боловч би чамайг хийх хүсэж байна гэсэн халуухан үг мэт болж байдал улам биштэй дээр. Уянга эргүүнийг маш ихээр хүснэ. Би эрэхт нэрээ мэдрэмэгц. Гамбаа орчлонгийн хамгийн дажингуй ирмэд санагдав. Тиймээс шуутхан секс хийхээр шийдэж ялэмгүй ортод урууланд нь оруулаа шүргүүллээ. Гамбаач бүсгийн энэ үйлдэлийг шууд уншсан гайтай. Өөрлөгөө татаж шуналтайгаар хазан өсөв. Энэ үнсэлт нь уянгаангийн бүх биеэр гүйтлгүйх мэд чирэгнөөлнө. Тэр тоолонгоор би энэ чичирхийлэн чангарч байлаа. Тэрээр бүсгүй жолоондоо сүүлийн удаа татагдаж юу болж байна? Найз нь өрөөнд орлоо хэмээн бушуухан гарахаар үүд зүглэлээ. Харин гамбаа хэдэд өрсөд хаалганд өгснийг нь бөөмэд шууд үгжийг нь тарчглаа. Тэр юу ч хийсэнгүй. Шууд л уянгааг тэрэн авч түрүү чинхээс хүчтэй үнслээ. Өдөр болгон интернетээр уулздаг. Цаг минут тутам ухаан бодлыг нь эзэгэндэг. Хайртайхан тухай бодол энэ үед л хаашаажим замгарчээ. Харин тэгэж гойлагнороо бонхор өгцөг сэргэргөхийг хоёр гараараа ээлжнэнгэлж бацаж хитрхи удаан хамтлаагүй. Эмэгтэй хүний бие эзэмдэхийг хүсч байв. Уянгаач өөрийн эрэхгүй янаглан доолд дэдэн бүрэлцэн толгойн хэрэгшээлээ боллоо. Одоо түүний охин жолоо аль хэдийнээс сул намирчээ. Гамбаагаас ч тутахгүй тачаатан дайрч цамцныхан давчиг молдлон бүсийг нь тайлж өмдний захилгааныг нь доошлуулна. Харин гамбаа бүсгийн бидчагийг газар унгаан хөвчнийхэн дэгийг сурмаг мортлаад цамцтай хамт тайлж идэв. Тэд бивиний итгэнүүл гэлтэй. Хаа таралцангасаа үзэж хоёр эрэхтнээ залгуулахыг яргажээ. Сэтгүүлийн ширээн дээрх сонинуудаа газраар нэг тархад уянгааг шилэн ширээн дээр хөвтүүлэн банзал тэрког нь тайлж байв. Төрийн яамны албан тасалгаанд тэр дундаа хамгийн жижигхэн сэтгүүлийн ширээн дээрээс экстэн гэдэг хинхүүний санаанд багт хамаагүй. Уянгаа өндийн гамбаагийн өмдөг шодлоод холбосгийн гарч ирсэн эрэхтнийг нь өмхлээ. Тэрээс толгооноос нь эхлээд уукртан толооч гялталцан норсон энэ гантгаар эрэхтэн хорвоогийн хамгийн дээд жаргалыг өгөх юм гэсэн шиг л хөшүүлэнгдэг хааж. Тиймээс тэрхүү жаргалаа идэлгээр яаран дотолж байгаа нь. Гамбааг буудан руу төрхөн суулгаад ихэн дөрсөн биеэрээ дээр нь гарцуулаа. Суухдаа хадууран боссон эрэхтнийг нь гараараа барьж өтрэндээ гулгуулан оруулав. Цог шиг халуун, мочиг хатуу хөрний зөөлөн арьс. Махан битгуулган орох энэ мочид ихэнх нь нарчноосоо тасарчих шиг л боллоо. Ууг хилэн амьсгааталд үнсэлцийн сорох чимээ үе чад хийтэл өгцөг алгадах. Бас хор дотор хэмнэлтэй хөдлөлт. Энэ бүхэн хинхэнийхэн амьдралын том өөрчлөлт болохыг энэ үед хэн ч ухаарах сэхэ байсангүй. Удсангүй. 3 минут гэртээ гинсэн амьсгаацсан дуу өрөөнд нь хадаж. 90 минь жаргал оргил үедээ туллаа. Гамбаа бүсгийн хөөцнөөс барьж хурдан хөдөлгөн өөр дэрээ өргөн болгож байснаа хүчтэй болсон кевлидэд тулгаж. Эрэхтэн гөрөлзөн өрийн шигнээ садтавлаа. Уянгагийн өмтрийн халуун шингийн бүдүүлхийн задгаж байгаа нь мэдрэгдэж. Дээрхөө мэдрэмж нь өөрийг нь галзуурах шахам тачаад уулж. Нэг гараараа хөхөө атхан, нөгөө гараараа амаа даран байдгараа орлоо. Дасалдан дугаар гиншиг тоолонгоор биен солрон чичирж. Уянгаач бас дур тавьж байв. Яаран игсэн шигээ яаран тосгосон 4 сексийн дараа
Бас яарч бас чирийн дээрээ хайрцагтай селфидэг авчрав. Хоёул удаан амцаагүй зинглийг хорон сур эзлэндээ сэтгэл хангалуун байгаа ч энэ тухайгаа хэл зүрхсэнгүй. Уянга хувцас өмсөд үсээ янзлан гарахад бэлэн болов. Энэ явдлын өмнө бүх сэдвээр ярилцж байсан хоёрт одоо ярих юм алга. Гамбаа эр хүн гэсэндээ эхэлж үг дугрыг гівч мөн л юу ч хэлхээ мэдэхгүй байв. Зөвхөн харцаараа сэтгэл хангалуун байгаагаа ойлгуулан энэ нэмсэглэн үлдлээ. Тэд сайн найзууд хэвээрээ үлдэх үү, амаргууд болох уу, эсвэл бүр танихгүй хүн шиг таран утах уу гэдгийг шийдэж чадлагүй. Амралтын 2 өдөр энэ санамсаргүй хэрнээ амттай сексийг бодож өнгөрөөлөө. Даваа гарагт ажил цуглалаа. Уянга өнгөрсөн баасан гарагийн 5 минутыг тархинаас устгасан байлаа. Тиймээс уламжлал ёсоор гамбагийн өрөөнд орж өглөөний цагаан хамтав. Уянга 2 өдөр сайхан амарсан хийгээд телевизээр юу гарсан тухай ам хурайгүй чилжинэ. Энэ бүхэнд нь гамбаа урдын ажил хөөгдөн инээж дээдний хооронд юу ч болоогүй. Сайн найзууд хэвээр байх шиг. Ажлын өдөр дуусч уянга гэртээ ирсэн ч сэтгэл нэг гэлзээд найзуудтайгаа пив ууж ярь сумаар санагдаж байлаа. Гэтэл гамбаа хотостаа яаралтай бэлэн болго албан бичгийн талаар дуулгаж шаардлагатай материалаа аваад очие гэж хэлв. Ердийн үед энэ мэдээг сонсоод уянгагийн уур нөхөрч амарчж болохгүй шүү гэж бухимддаг байлаа. Харин энэ удаад сэтгэлэн гээгэлзэн гэрээ халаатан дотроо юу ч өмсөлгүй гамбаа хөгтмаар дэггүй бодол төрж байв. Хаалганы хоонх дугарлаа. Уянга төгжиг мөтлөөд том өрөөнд ороод байж байгаарэ гэж хэлээд угаалгын өрөөнд гүн оров. Тэр дүүшинд орж байсан гэж. Гамбаа бичиг цаасаа ширээн дээр нь гаргаж тавиад тайлбараад хэлбархнаар байрлуулж байв. Ард нь хөлийн жимээ гарахад иргэн харавал уянга дөнгөж чүг зүгнийхөө доор татсан нэмгэн торгомсыг халаад өмсөж нойтон өснийхөө хувцсыг тус болон зогсон. Түүнийг хараад гамбаа өрөөнд нь болсон сэгээ санагдаж биеийг нь заглагаангүйд л зохиод авах шиг л болов. Гэсэн ч энэ байдлаа мэддэглэхгүй хичээж ажлаа тайлбарлах гэж өөрөө ч ойлгохооргүй хэдэн зүйл ярьлаа. Харин уянга бүсгүй хүний ааттай зангаар энэ байдлыг улам дэвргэх гэж хөдлөг сухаа хүртэл өөрчлөн өрн дуутах мэт хаяглах гэж халуун байна гэж шалтгаглан пиджака тайсан гамбаад хайртай бүсгүй нь биш сайн найз уянгаан илүү сайхан хүүхэн шиг санагдаж дахин сексийн жаргал илгэсэн гэж хүснэ. Тиймээс албаны ярианы хажуугаар өрөнд нь босон хоромхон зургийн явдлын талаар дурдж байв. Уянга эр хүн шиг шудраг зантай энэ удаач гэсэн түүний иршүүд зан чи надтай секс хэмээр байна уу гэж асуугаад хөрхөв. Гамбаа хэсэг сандран үгүй яах вэ яасан ч яах вэ гэж түгдчихэн хариул. Сүүлчийн үгийг хэлж дуусаагүй шахан байхад уянга уруул дээрээс нь озгож иглэв. Гамбаа халаадны бүснээс нь татгад бүсгүй ихэс төрсөн биеэрээ түнд ирсэн байлаа. Нүд өрмөх зур гамбаа хувцаанд хажиж уянга гүргэн унтлахын өрөөнд оруулж орон дээр нь хөвтүүллээ. Гайхалтай нь эдний ор төмрөөр хийсэн бөгөөд ширээний дайтай хөндрөж. Гамбаа бүсгүй хүнийг хандлаа харж хантаа үнсэх гэсэн шиг хөзгөх хөгзөг хөлгээд бүх биеийг нь эзэмдэж байв. Хэлээрээ гадна бэлэг рэгтнийг нь оролдож хорууга өтрөөнд нь оруулж иглэв. Уянга дачаад нь намалцааж яамны өрөө биш өөрийн гэрт байгаа эрх чөлөөний хэрээр ордуу тавих аж. Дээш хараан гівцэн уянгагийн өтрөөнд дунд хуруухийн нааш цааш хөдлөхдөө гамбаа жийзгийг хайж байлаа. Өтрөөний ханыг дагуулсан хурууга далд ортор нь хийж эдэлхэн хөдлөгөв. Уянга яг наанаа хурдан гэж дугаалтан хэллээ. Тэрхүү оргил цэг дээр нь өндгөөрөө даран хөдлөхөд уянга ер бишийн таатав байгаа нь илт байлаа. Тэр хэрэг хөхний давчийг нь хэлээрээ оролдон өгч хурууга улам хурдтай хөдлөгөв. Хурдан гэж уянга гиншин байж ядан тэлчлэн. Сүүлдээ гамбаа нэг гараараа уянгаагийнхаа энэ хөдөлгөөнийг дарах гэж тэврэг хагаад нөгөө гараараа хүслийн оргил жийзгийг нь эргэнүүлэн хөдөлгөснөөр бүсгийн дор тавилах нь тэр. Хоолооныхоо хэрээр орлого уянгаагийн дуг намдах гэж гамбаа уруулгийн хүчтэй озон үнслээ. Тэр үед бүсгийн хамаг хөлсөн гарч өтрөөний булчин живживхийн чангараан суларч байв. Гамбаа хуруугаа суулан авч төмөр мэт үнэртэй зөөлөн амттай шингэнийг 7 одоо чиний хэлж гих шиг уянгаа гарав. Бүсгүйг жаргах үедээ түүний эргэтэн живжүрдлээ гантай чангарсан байлаа. Уянга гамбагийн дээр буруу аранс суухад хитэж гантайсан эргэтэн өтрөөний хойд ганыг дүүлхэн гарч уман өмцөрт толгойн өмсөлцөх байрлалд оров. Уянга нуруугаа хотойлгон эргэтний байрлалыг нэн хэвээр орохоор нь тооцоолж зөөлөнгөлж эхэллээ. Ийхүү хөдлөг тоолондоо уман амсарт үргэх гамбагийн эргэтний толгой уянгааг галзууруулах төхөн. Уянга уман амсраараа дур тавих хамгийн сайхан гэж үздэг. Учир нь бүх биеийн цус умаадан цуглаж байгаад эргээд жирүүлсэн гүйх мэд сэтгэл төрөн хажин ихээр таашаал авдаг ажээ. Энэ мэдрэмж уянгааг төд хөдөлгөй дур тавиулахад хүргэв. Тиймээс гамбагийн хуухнаг анус хоёрын голд гүрэлцэн таваасан судлыг хоёр хуруугаан эргэнүүлэн зэрэгцэн хөдөлсөөр байв. Энэ байдлаараа хэсэг хөдөлсөний дараа хоёул зэрэг ордуу хадуулан дур тавьцгаалаа. Энэ удаад гамбаа уянгагийн дууг дарах гэж оролцсонгүй. Харин өөрөд мэдлгүй уухайлан дуалцсан байлаа. Ийм харилцаа үргэлжилсээр 2 сар өнгөрөхөд гамбагийн сүд бүсгийн эрэг цаг боллоо. Хайртынхаа араа тавьж хуурсан нүглээ хэрхэн ундаа гэхээс гадна уянгаагаа яантаа гэсэн бодол толгойд нь эргэлтэн зовоо.
Харин уянга найзынхаа амьдралд зай тавьж өгнө гэсэн хатуу шийдвэр айлгадeenаа гаргасан байлаа. За энэ хүрээд энэхүү өгүүлэг маань дуусч байна. Бичлэг таалагдсан бол лайк сабадархаа мартава guys. Хонхоо дараад дараагийн орох өгүүлбэрүүдийг шууд сонсоорой. Сонирхолтой шил үзүүлэх хүсдэг залуучууд Адорцыг миний сонирхоод үзээрэй.